За сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдэд эцэг их асран хамгаалагчийн хараа хяналт дутагдсанаас болоод гэр орноос төөрөх, сургаггүй алга болох тохиолдлууд цөөнгөө гарах болсон. Ялангуяа өрн дулааны улирал эхэлж байгаа үед бага насны хүүхдүүд гадаа тоглож байгаа төөрөх, сургаггүй алга болох тохиолдол нэлээдгүй нэмэгддэг гэдгийг ч цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 25-нд буюу өнгөрсөн даваа гарагт Сонгон Архан дүүргийн 17 дугаар хорооны орчмоос 6 настай охин сургаггүй алга болсон ирэх гарчээ. Алга болсон охиныг Отгон жаргалын Алирмаа гэдэг өгөөд Сонгон Архан дүүргийн 17 дугаар хороо 1-р хорооллын 32 дугаар байрны ойролцоох тоглоомын талбайгаас оройн 18-аас 20 цагийн орчим сургаггүй алга болсон байна. Охины ор гэрийнхэн алга болсон өдрийн оройноос ойролцоох газруудаар ирж хаан цагдаагийн байгууллагад бүртгүүлэн нэрийн сурвалжлуулж байгаа ч одоо хэрн олдог байгаа учраас аргагүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрийн сурвалжлуулж байгаагаа хэлж ирсэн юм а. Алга болсон охины ээж тус хорооны 33 дугаар байранд ажилтдаг өгөөд ажиллаа хийж байгаа хооронд нь байрныхаа гадаах тоглоомын талбай тоглож байгаад инхүү алга болсон байна. Отгон жаргалын Алирмаа гэдэг 6 настай эмэгтэй 2006 оны 4 сарын 25-нд Сонгон Архан дүүрэг 17 дугаар 32-ын буудлын тэндээс хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байгаа толгой болсон. Хүүхдийн тоглоомын талбай дээр хэдэн цагийн үед байсан? Яагаад тэнд байсан? Хараа хяналтгүй байсан юм уу? Яасан? Тэр нөгөө нэг 2 хүүхэдтэй тоглоод үлдсэн байсан. Тэгээд 6-аас 20 цагийн хооронд тоглоомын талбай дээр тэр аваад байсан. Тэгээд 8-аас хойш л алга болсон. Тэрнээс хойш л алга болсон. Камерын бичлэг шүүсэн үү? Камерын бичлэг шүүгдээ 18 цагаас 22 цагийн хооронд тэр аваад байсан. 32-ын буудал 33-ын тэнд тэр аваад байсан. Тэгээд тэрнээс хойш алга болсон. Үдсэн харсан ийшээ хүн дагуулж явсан ч юм уу тийм үдсэн харсан усуд байна уу? Тийм юм ерөөсөө гарч ирэхгүй байгаа доохонд. Тийм сөрөг мөрөг ерөөсөө гарахгүй. Танах бодвол тэнд үү тийм ээ? Тийм 33 дугаар байрны 2 дугаар орцонтой. Жижүүр. Алгуул хөлдөө бол тэр 33 дугаар байрны ойролцоо бол тоглоом талбай дээр тоглож байна. Тийм 33 дугаар байрны хойтлын тоглоомын талбай дээр тоглосон. Яг хойтлт нэтгэхгүй харалтал нь. Алирмаа охин алга болохдоо улаан ягаан өнгийн ноосн цамцтай, шар алаг өнгийн ноосн өмдтэй, ягаан өнгийн өвлийн гуталтай байсан байна. Мөн дайхаа үргэлээ дудаагүй байсан болохоор богиновтор үстэй байсан байна. Охиныг харсан үдсэн хүмүүс Сонгон Архан дүүргийн цагдаагийн хэлцүүлэн охины ээж болох Отгон жаргалын 88 48 74 11 99 83 89 41 дугаарыг утсаар холбоо орж гүн тусалцаа үзүүлэхийг нийт иргэдээсээ хүсэж байгаа юм а.